улсын гавьяат багш доктор профессор Чагдагийн нэрэмжит Ховд аймгийн Алтай сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуульд 700 гаруй сурагч суралцдаг. Тэдний 100 орчим нь сургуулийн дотор байранд амьдардаг. Хүүхдийн сурах, амьдрах таатай нөхцөлийг хангахаар сургуулийн зүгээс байнга анхаарч иржээ. Сумын төвөөс аслагдсан малчин өрхийн хүүхдүүдийн хувьд 7 хоног бүр гэртээ харих боломжгүй. Хичээлийн улирлын амралтаар л гэртээ харьдаг хүүхдүүд Алтай сумын сургуулийн дотор байранд цөөнгүй бий. Тэгвэл Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотор байр хүүхэд багчуудад гэрийг нь орлож хичээлээ хийж сурч хөгжих 5 тухтай орчныг бүрдүүлж чаджээ. Ер нь хичээх юм бол дотор байранд амьдарч байгаа хүүхдүүд гадуур байгаа хүүхдүүдээс илүү сурах орчин нөхцөл илүү хангагдсан байдаг. Илүү сурч чадна гэж боддог. Яхтай нөхцөлөд бас уус засаа гал төлний үйл болоход бас хэцүү байдаг. Тэгээд чи биднес нэгэнтэйгээ хамт яваад дээрээс нь цаг зав их гардаг. Би ихтэй сургуулийн байранд орохгүй яа. Би гэрээс нь гоёж авсныхаа хичээл хийж байгаа. Хоёр дүүтэйгээ дотор байранд байх нь арай биднэрт ачаал байхдаа хичээл ном хийх тав тухтай байх гэж бодоод энэ жил дотор байранд орсон. Ер нь гоё шүү дээ. Дураараа тэгэл хичээлтэй ирээл хичээлээс ирээл ер нь даалгавартай хичээлээ хийж хичээлээ цаг үед нэгэл одоо хичээл ном уушаал гадуур одоо энэ сургуулийн муур руу очиж сургуулийнхаа үйл ажиллагаанд оролцоод тэгэл байт. Манай дотор байрны хүүхдүүд хоорондоо ер нь ээлжтэйгээр хэлцдэг. Хоорондоо хараалын тийг одоо өгмөг одоо бараг хэрэгэлдэг. Одоо манай энэ 12-ийн ах нар одоо 11-ийн одоо энэ ихснэр маань одоо энэ жоохон хүүхдүүд одоо маш их анхаарч хичээл номыг хийлгдэг. Жишээ нь нөгөө хүүхд хичээлээ одоо гадуур байлаа гэхэд одоо хүүхдүүд маш их хичээлээ хийдгүү очоод муу хичээлээс очингуудаад одоо талбайдар тоглодог ч юм уу ингээ уудаг. Одоо манай байрны одоо ингээ гадуур байсан хүүхдүүд байранд очроо маш их хуурдаг. Би анхаад яваад юм гэдэг би хоёрын байнгад сурдаг. Тэгээд байранд амар гоё байна. Тэгээ бас байранд гоё ажил хийхгүй хичээлээ тоглож надад тоглолт ш. Хичээлээ ер нь хийж ин шийд сууж ин одон чимээ. Анд сурж байгаа. Аль хичээлдээ илүү дуртай вэ? Математик монголын хайртай. Тоогоо бодоод сурчихсан, уншаад сурчихсан. Одоо 2 дугаар ангийн бүр том сурч болсон юм шүү дээ. Тий. Чи ер нь ээж аваагаа ер нь хэр санаж байна? Ээж аавдаа хандаж юу гэж хэлмээр байна? Жахан дуу санаж байна. Сурагчдын сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангасан үйлчилгээг хүүхэд багчуудад үзүүлэхийг Ховд аймгийн Алтай сумын сургуулийн дотор байрны хамт олон эрхэм зорилгоо болгосон байна. Тэд сурагчид эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, эцэг эхийн оролцоотойгоор олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлжээ. Мөн дотор байрны багш ажилчдын дунд нэг тасаг, нэг бүтээлч ажил, сургуулийн хэмжээнд байгаа зүйлээ байрандаа хандивлын аяныг зохион байгуулсан байна. Хин дэмжлэгтэйгээр бол манай эцэгчүүд маш их хамтарч ажилладаг. Бүх тасгуудын хаалгыг 100% шинжилсэн, бүх тасгуудыг 100% хөшгөжүүлсэн. Мөн энэ гадна дотны гэрэл төлгийг бас эцгийн дэмжлэгтэйгээр тогтчулсан. Эцэгчүүд багш сүүгчд ингээ гурвалсан гэрээ байгуулсан. Тэр гэрээнд баригдаад хүүхдүүд маш их идэвхтэй хичээл номдоо оролцож, байрны багш нь бас талаас нь тусалж дэмжиж. Одоо нэгэн төвх нэгэн мэргэжилтэй багш, нэгэн монгол хэл уран зохиолын мэргэжилтэй хоёр багштай. Дотор байрны сурагчид хичээлд муу амьдрах орчим тав тухгүй, хүүхдүүд хоолндоо цаддаггүй гэх ойлголт байдаг. Тэгвэл тэд эсэргээрээ гэрийг нь орлох хай тухтай орчинд ийхүү амьдарч байна. Цаашид Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны хамт олон хүүхдүүдийнхээ амьдрах орчныг гэрийн нөхцөлд ойртуулан тохижуулж, малчин өрхийн хүүхдүүдийг 100% хамруулахыг зорьж байна.